Харах гэж бодмогц санаанд чинь юу хамгийн түрүүнд орж ирж байна? Харах бол хөнөөлт амтан. Харах бол муу усны хоолой. Харах бол өвчөө. Харах бол хазах. Харах бол дахал шүү дээ. Харах бол устгавч гэж бодох нэг юм бий. Харах бол манай гариг дээрх хамгийн ихэр үзэн ядагддаг амт юм. Гэхдээ тэр орой зоён өрөөнөөсөө олсон амтан зулцхан харах байжээ гэвэл ямар вэ да? Тийм ээ. Тэр бол та нарын төсөөлж байгаачлан өхөөр хүн жаахан зулцхан харах байлаа. Тэр өрөөнийх нь буланд нуугдаад түүний муухай болчихсон нөхөөсөө амьсыг мэрж байхан тэрэ. Өчүүхэн ягаан хамар, үсэрхэг том чих, найдвар тээсэн нүд гэдэл тэр харах хөнөөл тамтдын дунд гоо сайхны тэмцээн явуулбал эхний байранд чалгархаар ажээ. Тэгэхээр сүүлийн үед өрөөнөөс нь олдоод байсан ялгдсны учир тайлэгд бололтой шүү. Тэр энэ жижигхэн амтных байхаас гарцаагүй. Тэгэхээр би андуураагүй байжээ. Зоё үргэлжил өөрийгөө харах юм бол айх байх гэж боддог байлаа. Нурах шахсан байраар нэг мэрэгчдийн өвчний талаар яриа гарч байдаг болохоор хойд ээж нь бүр гал тогоондоо харахныхоор хадгалдаг билээ. Эсэн хэдийж харах түүнд тийм ч амар санагдсангүй. Үнэн хэрэгтээ бол хархал зойгоос айж байх шиг харагдлаа. Шалны хавтан чахран түүнийг очмогц харах хан даган явж орон доор нүгтчихв. Битгий айгаарэ. Бяцхан амтан минь химэн зоо шивнэлээ. Зоой гараа аажуухан орон дагуур хийж харахыг барьж авахыг хичээлээ. Харахны хамаг ус босон айсандаа чичирч байв. Виш химэн зоой тайвшруулан хэлв. Харах баг багаар зойгийн чахардаг жижигхэн оронд орох тоос шороо болсон цэцэрлэгээр уршилсаар түүний гарт хүрлээ. Тэр хуруунуудыг нь ээж дараалан долоохынхоо өмнө үнэрлэж эхлэв. Шейла хоол хийхээс залхуурсан тул маш хөлссөн зоой оройн хоолнд түүний хатаасан сам хорхойтой шарсан төмснөөс нэг уутыг хулгайлчихсан билээ. Зоён с жиг төрүүлэхгүй гэсэн болгоомжлолоос үл хамааран харах хуруунаас нь үнэрлээд мэдчихсэн л байж таарна. Сам хорхой эсвэл шарсан төмөсний аль нь тийм сонирн байсныг бүү мэд. Тэр нэг их тойгоогүй харагдах ажээ. Цоо инээд алдав. Харахны мэрэл түүний гижгийг хүргэжээ. Тэр харахыг илхээр гараа өргөтөл харах доошо тонгон өрөөний нөгөө булан руу ухс хийв. Виш альвэ зүгээр л чамайг илэх гэсэн шүү дээ химэн зоой гуйсан байртай хэллээ. Харах итгэл муутайхан түүний өөдөөс сэм хараад эргэлцсэн байртай хөлөө нэгээр нь зөн түүний гарт ирлээ. Охин бяцхан хуруугаараа тархны үсийг айл болох зөөлхөн лв. Үсэн зоён төсгөлж байснаас хавьгүй зөөлөн байлаа. Жинжир наатих шиг биш гайхмаар зөөлөн байв. Нос өдөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Дэвид Вильямсын харахтай бүргэр номын хэсгээс.